Хулын шаргийн элс Бээжингээс хамгийн ойрхон орших элсэн цөл юм. Тиймээс хавар, намар, өвөл, Бээжинг үе үе нөмрөх, шорон шуурах эндээс үүсдэг. Цөлийг ногооруулж сэргээх нь Бээжин, Тянжин, Хэбэн экологийн аюулгүй байдалд онц чухал ач холбогдолтой юм. Хулын шаргийн элсэн цөлийн төвд байгуулсан Өвөр Монголын Шилэнгол аймгийн Шулуунхөх хошууны Эрдэнэ далай гацааны ойжуулалтын бүс 28 мянган га талбайтай. Үүнээс 8700 гаруй га талбай бүрэн цөлдсөн байна. Манай гачаа бол нутаг булчаар бол 21 тухам 9000 гарын нутаг булчаартай. 440 гарын хуамтай. Малчтын одоо ногож байгаа нутаг булчаар бол жослон өвлж нийлээд бол одоо хүн бүрийг бол 600 чухам нутаг булчаар бол ногож байгаа. Одоо юм нэг чул малчих гачаа. Мөн ч одоо мөн нуудлан малж байгаа юм нэг гачаа. Ган гачиг хүний нөлөөгөөр энэ газрын ургамлын бүрхөвч 10% ч хүрэхгүй болтлоо нүцгэрч өдөр ирэх тусам байдал муудаж байна. Өрөөлөн бие орчин ингэж муудснараа малчдын амьдралд шууд нөлөөлөх болжээ. Тухайн нутгийнх нь Бээжин, Тянжин, Хэбэн шорон шуурганы их үүсвэр газрын экологийг сэргээн засах төслийг 2009 оноос хэрэгжүүлж ерөнхийд нь нөхөн сэргээх ажил хийж эхэлжээ. Энэ хооронд 3500 га цөл газарт онгоцоор үр цацаж, 170 орчим га талбайд суулгац бойжуулж, 67 га бэлчээр сэргээж цөлжилтийг үр ашигтай тогтоож барьсан байна. Одоо ургамлын бүрхөвц 60% хүрчээ. 3-аас дээш настай шар бургас харганыг сайн ургуулахын тулд тайралт хийж, түүнийг бордооны үйлдвэрт худалдан малчтын орлогыг нэмэгдүүлж, түүний зэрэгцээ экологийн орчил эдийн засгийн систем бүрдүүлжээ. 2024年采取了一个就是平常抚育的一个措施，建设面积是 2024 оноос 200 га талбайд суулгасан 3-аас дээш настай бутлаг ургамлыг тайрч эхэлсэн. Тайралт нь бутлаг ургамлын ургацыг сайжруулдаг. Тайрч авсан салаа намайг малчид тоон тутмыг нь 300 юанаар компаниудад зардаг. Тэд үүгээр малын тэжээл бордоонд нэмэлт болгон ашиглаж, үйлдвэрлэсэн тэжээлэн малчдад хямд худалдаж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Намаа мөчрөөс тодорхой хэсгийг нь бид шилж сонгож аваад суулгац болгож, эрх хавар хөрсөнд суулгадаг.